Гэсэн чинь өмнөхийн алтаа гिचийн чинь тоглоомд байгаа цэвэрлээч тий. Өнгөрсөн 7 өдрийн пүрэв гарагийн ойр хичээл тарах үеэр 1-р сургуулийн 8 дугаар ангийн сурагчид цахилгаан скутер унан нийтийн тоглоомын талбайд бага насны хүүхдүүдийг элдэн хөөж аюул учруулсан үйлдэл гаргасан тухай эргэн уянга мэдээлжээ. Тухайн үед тэрбээр бага насны хүүхдүүдийг асарч харж явсан бөгөөд хүүхдүүдийн амь нас эрүүл мэндэд бодит аюул учруулсан тул скутертэй сурагчдад анхааруулах шаардлага тавьсан байна. Харамсалтай шаардлагын хариуд уг сурагчид эргэн уянгыг ноцтой үг хэллэгээр доромжилж үл хүндэтгсэн авир гаргасан төдийгүй энэ явдлын дараа цахим орчинд пост оруулсан түүний эсрэг зохион байгуулалттай гутаан доромжлох агуулгатай сэтгэлдлүүдийг бичсэн нь цахим бүлэглэлтийн шинжтэй үйлдэл болж хувирсан байна. Эргэн уянга уг үйлдэлийг 1-р сургуулийн нийгмийн ажилтнанд мэдгдсэн бөгөөд тухайн 7 өдрийн баасан гарагт 16 цагт уулзалт товлож сургуулийн удирдлага холбогдох багш нартай уулзсан ч хүлээж байсан хариу арга хэмжээ авагдаагүй эсвэргээрээ буруутан болгох оролдлого гаргасан гэдгийг мэдэгдэв. Тэд надтай уулзаж би асуудлыг дэлгэж тавихад сурагчдынхаа үйлдэлийг таслан зогсоох биш намайг хүүхдүүдэд зодсон гэж гүтгэх гэж оролцсон. Сүүлдээ захирал нь надад дуугаа өндөрсгөн шаардлага тавьж намайг хүний эрхийн мэдрэмжгүй гэх зэргээр ухуулж эхэлсэн. Би хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй хэмээн өрөөнөөс гарч явсан гэжээ. 1-р сургуулийн нийгмийн ажилтныг гал наран телевизэн ярилцлагад тухайн үеийн үйл явдал сургуулийн бус орчинд хичээлийн бус цагаар болсон тул сургууль шууд хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Түүнчлэн хүүхдүүдтэй хүмүүжүүлсэн, буруугаа ойлгосон гэж тайлбар өгсөн ч уг уулзалтын үеэр сурагчдын оролцуулалтгүй асуудлыг шийдвэрлэх бус иргэнийг буруутгах хүнгээс дамгаалсан эргэн уянгийн үед дахин сэтгэл зүйн давамтанд орсон мэдрэмжийг төрүүлсэн гэжээ. Үүсгээд би энэ асуудлын зөвхөн нэг удаагийн зөрчил биш харин сургуулийн дотоод соёлын гажуудал багш нарын хандлагатай холбоотой хэмээн олон эцэг их үүсэж байна. Сүүлийн хэд хоногт эргэн уянгад тус сургуулийн сурагчид болон тэдний эцэг эхчүүд олон тооны бодит үйл явдлын тухай бичиж явуулсан байна. Жишээ нь тус сургуулийн сурагчдын ярьснаар тэг гэх багш нь хүүхдүүдийг олонний өмнө хэл амаар доромжилдог, хүч хэргэлдэг, гадаа төрхөөр нь гоочилдог тухай олон сурагч хуваалцжээ. Мөн нэг сурагч манай ангийн багш сүүлд солигдоод шинэ багш ирсэн. Гэтэл тэр багш ангийн мөнгөтэй нөлөөтэй хүүхдүүдэд тал засаж чимээгүй даруухан хүүхдүүдэд гадуурхдаг байсан. Хүүгүүдэд байнга дээрлэхүүлдэг нэг хүүгд зодуулж байхад багш орж ирээд тэр хүүг л анги өмүүллээ гэд алгадаж байсныг харж байсан гэжээ. Эргэн уянга болон олон эцэг эхчүүд 1-р сургуульд анти-буллинг буюу хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох системтэй арга хэмжээ авах. Тухайлбал багш нарт харилцааны сургалт ёс зүйн хяналт тогтоох, сурагчдын сэтгэл зүйн зөвлөгөө дэмжлэгийг нэмэгдүүлэх, бүли бүлгийн зан үйлдэлтөө шинжилгээ хийж дахин давтагдуулахгүй байхаар ажиллах, хүчирхийллийг хамгаалах биш хохирогчийг хамгаалах менежментийн арга барилд шилжих, хүчирхийлэл үйлдсэн хүүхдүүдийн эцэг эхтэй хариуцлагын түвшинд ярих гэсэн шаардлагыг тавьж байна гэлээ. 1-р сургуульд үүссэн дээрх нөхцөл байдал нь ганц нэгэн сурагчийн алдаатай үйлдэл бус багш удирдлага сурагчдын харилцаа хандлага дотоод соёлын системийн доголдол болох нь тодорхой болж байна. Хүүхдүүд цахилгаан скутер унаж бага насны хүүхдүүдийн аюулгүй байдалд занал хийлж шаардлага тавьсан насанд хүрэхчийг бүлгээрээ хэл амаар доромжилж улмаар сургуулийн удирдлага хариуцлага хүлээх бас асуудал дэвшүүлсэн хүнийг харлуулах орлого хийсэн нь Монголын боловсролын байгууллагын хариуцлагын тогтолцооны сул талыг тод харууллаа.